одоо өөрийгөө хайрлахад те өөрийнхөө биеийг үнэлэхэд ямар муухай хэлж вэ биеийг үнэлээд. Яа сайн байцгаана уу? Сувдаа байна. Та нарт тагааны удаагийнхаа Rise Together булангаар уулзах бэлэн болоод байна. Тэгээд өнөөдрийнхээ бичлэгээр бүгдээ яг гарчгийн дагуу хэлснээр яаж өөрийнхөө одоо гадаад байдал те царай зүс хамаг юм одоо хайрлах вэ? Яаж одоо байгаагаар нь хүлээж аваад өөртөө аюугаа юм тухтай байж чадах вэ? Тухай бүгдээрээ зүгээр сайхан охтуудын эмгтээчүүд яриа өрнүүлээ. Ер нь тийм гой битэй эмгтээ сайхан эмгтээ царай зүс юм байх хэрэгтэй гэдгийг хэн зохиоцсон юм те? Би ийм л эмгтэй байх хэрэгтэй гэдэг ингээд өөртөө байгаа гой сайхан юм анзаарахгүй ингээд бүх амьдралаа ингээд өөртөө сэтгэл хангалуун биш юм бурхнаас өгсөн цогцлоосон би хаа ээж аваас өгсөн энэ эрүүл сарвал би хаагаа бид нар голоод амьдрахаар айгу харамсалтай та нар санагдаж байна. Надад айгу тэг санагдаад байгаа байхгүй яа тэгвэл би айгу ихэнх 20 хэдэн жилийг тэгж өнгөрүүлсэн юм байна. Одоо ингээд 29 наснда тийм юмыг ойлгож байна. Одоо 30 хүрч байгаа наснда би өөрийгөө айгу тийм хайрлах юмыг айгу сурж ойлгож авсан байхгүй юу. Хайрлахтаа бас гадаад байдлаа давхар би хүлээн зөвшөөрж хайрлаж авсан. Ерөөсө бусад эмэгтэйчүүдтэй би одоо ерөөсө өөрийгөө харьцуулахаа байсан. Бусад сайхан эмэгтэйчүүдтэй би хамт нэг өрөөнд байхдаа хизээж өөрийгөө голхоо байсан. Тэр сайхан эмэгтэйгийн би сайхныг хараад шагширна. Ямар сайхан эмэгтэй вэ? Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Ямар сайхан сэтгэлтэй юм бэ? Хамаагүй би тэр эмэгтэйг тултлан магтаж дэмжиж чадна. Гэхдээ би өөрийгөө доош нь болгож бодохгүй. Ойлгомжтой тий. Өөрөөргөө би заавал хаах энэ юм хөрхөн би тэгсэн чинь гэж надад тийм бодол огтосоо төрхөө байсан. Тэгээ дээрэс нь би одоо бусад эмэгтэйчүүдийг доош нь хийж ямар ч тэгж ярих сонирхолгүй одоо болсон. Гадаад үзмжээр нь тий. Хагалгаал хэрэгцсэн байл үү дээ. Тэр хиймэл гэдэг ч юм уу тий. Ингэж хэлснээрээ бид нар нэг өөртөө жоохон тийшээ гарах гээд байгаа юм шиг тий. Би боддог байхгүй. Тэр хүнийг ингэж заавал доош нь хийж ярьж байж өөрөө аягүй гой мэдрэгддэг хүмүүсийг би ерөөсөө ойлгодоггүй. Яаж ч бодсон нэг адилхан эмэгтэй хүн юм байж тэр нэг өөрт нь ямар ч гэм хийгээгүй эмэгтэй хүнийг харчаал хаах тэр нь ч хиймэл энэ нь ч тийм хиймэл бол хиймэл байна үстэ. Тэгтэл тэр эмэгтэй өнөөдөр тийм эмэгтэй бол чадсан байна шүү дээ. Хиймэл биш байсан ч гэсэн тий. Тэгэхээр би тийм ерөөсөө ойлгодгүй. За гэхдээ одоо ерөөсөө бичлэн даарэ. За тэгэхээр би таад хэлэхэд тий бид нар ингээд тий өнөөдөр сувдаал юм байна. Би Beyoncé болж чадахгүй, би Jennifer Lopez болж чадахгүй юм чинь сувдаа гэдэг бол би сувдаа. Өнөөдөр би нэг ийм төрхтэй болоод төрсэн, нэг ийм би хаатай болоод төрсэн маань надад бурхны төгсөн бидлэг ээж аваа маань төрүүлж өгсөн зүйл. Тэгээ би яг энэ одоо яг л байх хэвээр юм надад байгаа юм байна гэдгийг би хүлээн зөвшөөрсөн байхгүй. За би бол яг авах хэвээр юм л авцсан байгаа юм байна. Тэгээд өнөөдөр байгаагаараа л би хангалттай. Би таад өмнө нь үн цэнээр ярих юм дээр ярьжсэн тий. Байгаамдаа хангалттай. Тэгээ би дээрэс нь яаж эхэлсэн бэ гэхээр өөрийнхөө туртай юмд илүү анхаарлаа хандуулж эхэлсэн. Яг одоо тэг хүн болгоно арайч хүн болгон өөрийнхөө бүх юм дургуйна гэж байхгүй шүү дээ. Ядаж нэг юм байгаа тий. Ядаж та өөрөө мэддэг юм бол танаа найз үүд чинь ээж аав чинь ч юм уу хэлж байгаа шүү дээ. Миний охин энэ хөөрхөн шүү, энэ нь гоё шүү, ямар гоё юм. Тэрийг сонсоод одоо жишээ нь та нар надад дандаа хэлдэгтэй савдагийн шүдэн гоё уруулна гэж хэлэрж байна. Шүдэн гоё, нүдэн гоё гэж айгүй тэгдэг шүү дээ. Би тэрийг сонсоод айгүйх баярлаа. Тэгээд тийм ч учраас шүдээ улам сайн угаадаг. Тэг улам гоё болох гэдэг шүү дээ. Одоо өөртөө байгаа гоё юм аа бид нар илүү гоё ялгаж өөртөө байхгүй юм аа гоё болгохын төлөө хичээгээд тэгээд үнэхээр өөрчилж чадахгүй юм аа яах юм бэ зүгээр л ингээл байгаагаар нь байгаа амиг байгаагаар нь би та нарт нэг нууц хэлье л да. Би бол тухай өөрчлөн гэж боддог. Гэхээр та нарыг гайхаж байгаа бах тий. Тухай яаж өөрчлөх юм гээд би та нарт бүр нэг алиа түүхээ ярих юм бол би одоо эмгтээчүүд өсөө ингээд айгуу гоё ингээл те томруулж ингэж ингээл задалдаг штэ. Тэнгүүд миний дох жижигдээд идэг байхгүй юу. Арай цачийн өрдөг байхгүй. Ингэнгүүт бүрэн гэдэг хашааны танаас хараад байгаа юм шиг. Надад тийг санагдаад идэг байхгүй. Тэгээ би яасан бэ гэсэн чинь клеригээ жоохон багт нэг одоо 3 жилийн өмнө юм да. Би тухныхаа усыг хусж исэн. Бүр ингээд нөхрийнхөө сахал хусдаг юмараа шууд харсаар хөтөл ингээл хусчихж байгаа юм чи яг энэ хэсгээ хусаад тэгсэн чинь эхний хусалтаар айгүй гоё. Миний дох маань нэх гоё зэвэрхээ ингээл том харагдчих байна. Дэлгэсмэсээ ингээл ингэсэн ч өстой гоё. Тэгсэн чинь 2 тусалт 3 хусалтаас эхлээд бай хусаад исэн чинь юм хурдуургаад байгаа юм чинь. Тэгээ ингээд сүлдээ хөхрөөд ингээд айгүй сонирн болчтой юм лээ. Тэгээд ингээд сонир сүртийгөөд тэгээ брендэнтэй ингээд нөгөө хамт ингээд хэвтэ зурагт мөрд үцгээр нөгөө энэ минь чи ингээд нэг сонир мэдрэгдээд хараад анзаараад нөгөөч намайг шаалаад. Тэгээ би за энэ ч өстой бүтэхгүй мэн гэдээ би
буцаа ургуулсан л та. Нэг сөөсис юм гэж яад нэг юм гайгүй хойш ингээ ургаад урт болсон. Тэгээд энэ төхөөрөө би юу хэлэх гээд байна гэхээр ингээ шаал дэмий тэр одоо юм хэрэгтэй тийм юм ингэж өөрийгөө завааж тэр мэрийг хусаал ингэж яхаа орон тасгал баталгаанаа хийгээл чаддаг юм хийгээл байж байхгүй би бас тэгэл инээдтэй л байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар дунд маань нэг амар тухныхаа ус мөсийг хуссан наад чи хүн байхгүй л ах л та. Гэхдээ ямар нэгэн байдлаар нэг юм өөрчлөлт гол бас нэг тийм алиа төөхүүд бас байвал байдаг л байх гэж бодож байна. Яг одоо тийм тух маань жижиг ч бай том ч хамаагүй. Би угаасаа за тухай жижигний хүлээгээд авчия хүлэн зөвшөөрчихё. Эндээ тохируулаад ус мөсөө ингээд самнаал янзлал явжий. Гэхдээ бусад хүмүүст ч гэсэн миний тух ерөөсөө том харагддаггүй баха. Тэгэхээр тэр шиг ингээд биш том гэдэг жижигхэн харагддаггүй баха. Яг ингээд манаа нөхөр бол чиний тух чи яг гой болцсон мэн гэдэг байхгүй. Тэгэхээр би юу хэлэх гэдэг нэгээр эмгтэй хүн болгоно нэг юм сэтгцийн хүчтэй юм болов ингээд бусад хүмүүс хараад энэ нь гоё гэж бодоод ах чинь бид нар өөрсдөө тэрийг ингээд голооддаг тий. Одоо жишээ нь би гуяа айгүйх голдог байлаа. Том гойтой гэж 10 жил тахад хүүгөөж юрээс ад үзчихнэ том таацтай гэж шаалал. Тэг тэрнээсээ болоод бидрийнээс өөртөө нөгөө өөрийгөө голдог болоход хүмүүсийн хилдэг үг амар нөлөөлдөг тий. Жохон бахад хүүхдүүд бидрийг бондгор орон шаалаад намайг лав жохон бахад би их бүдүүнээрээ дуудуулж их шаалуулдаг байсан. Тэгэл гоё маань том гэл ингээд хөвгүүд ад зээл шавлаа шаалал янз бүр болгоол. Тэгэл ингээд тэр мөрийг ингээд яхаар би гоё маань муха том гэл. Тэгээ гоё туранхай гойлог хөөрхөн жижигэн гойтой найзууд байгаа харахаар бүр ингээд амар гоё санагдаал те ингээд тэтгэл ингээд амар гоё. Би ингээд амар том гойтой болохоор л би гачин болц те гэдэг ч юм ингээд одоо өсвөр насны хөөрхөн дүүнэр маань үзэж ивэл бас тийм байна. Тэгэхэд яаж юм ингээд том хүүхэн болцсон чинь нөгөө том гоё чинь гоё юм шиг те одоо ингээд за арайч өөрийгөө Jennifer Lopez Mavs-тэй харьцуулах нь одоо бас арайч тэнийг юм уу да. Гэхдээ ерөнхийдөө ингээд би том болсон ч гоёнда нэг юм дургу биш. Хэрэггүй юмд өөрийнхөө энергийг сариал тий одоо нэг өөрчилж чадахгүй юмдаа тэгэж одоо хамаг энерги барж өөрийгөө стресстүүлж өөрийгөө голж улам ингэж өөрийгөө хайрлах хайраа багасгаж одоо тий тэгжийнхээ оронд чаддаг юмдаа энерги зарцуулаад өөрийгөө гоё болгож одоо өөрийнхөө дараагийнхын хамгийн сайн хувилбар болгож чадах юмдаа тий тасгал хөдөлгөөнөө хийгээд зөв хоолтой идээд одоо ямар нэгэн муу зуршлыг хийхгүй байх гэдэг ч юм уу сайн унтж амрах арьсаа арчлах тий ерөөсөө эмэгтэй хүн өөрийгөө юу гарчлах хэрэгтэй гэдэг тий тэр тал одоо өөрийнхөө арчаатай байдлаасаа хийж чадах зүйлдээ илүү анхаарлаа хандуулад тэр өөрчилж чадахгүй өөрчлөе гэсэн бодлоо хаяад үнэхээр пластик surgery хийлгэх мөнгө нь байгаад боломж нь байгаад тэр нөгөө нэг тэ одоо нөгөө зориг нь байх юм бол зүгээр шүү дээ. Би л пластик surgery ерөөсөө эсрэг биш. Яг үнэндээ би ирээдүйд бүр боломжтой болоод ингэхээрээ тухандаа гоё силикон хийлгэх гэж ерөнхийдөө боддог. Тэгэхээр бас нэг тийж өөрийгөө одоо ботокс хийлгэжтэй ингэж өөрчилж янзалж дэндүү амар донтчихгүй л бол яг ингээд өөртөө бас жижиггэнтэй одоо хөмсгөө гоё нөгөө blade гэж хүмүүс хийгээддэг шүү дээ. Ямар blade гэдэг үлээ. Blading юу үлээ. Тэгэл одоо юу гэдэг чинь ямар нэгэн байдлаар өөртөө үнэхээр чадчихвэл өөрчлөлтийг хий хамаагүй чадахгүй боломж байхгүй бол бодоод бити өөргөө заваал гэж би энэ санаа хэлэх гээд байна. Өөрийгөө хайрлахад бидний өөртөө хэлж байгаа үгнүүд айгүй чухал. Бид нар өөрийгөө яг юу гэж хэлж чинь талент хараад бид нар юу бодоод байна өөрийгөө хараад те. Тэгээд би нэг өөрийгөө дөнгөж нэг ингэж хайрладаг болох гээд явж байгаа үедээ өөрийгөө талент хараад би өөртөө айгүй ярьдаг гэсэн хэрэг өөрлөгөө хараад дандаа инээж юм. Инээгээд савтаа чистэй хөөрхөн шүү. Ста сайхан эмэгтэй шүү. Би чамд хайртай шүү гэхээр амар балаа сонсогддог. Тэгээд ингээд өөрийгөө гараа тэгээ ярахаар үнэхээр алиа санагддаг. Айгу мангар санагддаг. Гэхдээ тэгээ явандаа тэгээд тахаар нэрээ ингээд сайхан эмэгтэй шүү чи. Шүдийг хартаа, мэдийн хартаа. Тэр өксмөс нь ямар гоё юм бэ гэл ингээл ярангууд нэрээ амар гоё юм шиг сүлдээ санагдаад идэг юм бэлээ. Яг батлагдсан би өөр дээр туршиж үзсэн юм танарт хэлж шүү. Тэгээд бас өөртөө зориулж нэг урмын өгнүүдийг агуу бичиж уншижээ. Савдаа би өөрөө юу гэдэг вэ? Савдааж энэ хороо тавтад швээ царын ганц үзэсгэлэнт төгс төгөлдөр нэгэн. Чи өөрийнхөө төгс төгөлдөр биш биендээ л хангалттай төгс төгөлдөр. Ойлгомжтой вэ те? Imperfectly perfect гэж ярьдэн ш те. Тэгээ тийм үгийг би өөртөө агуу хэлдэг байхгүй те. Би одоо чи өнөөдөр тасгалаа хийж тэ өөрийгөө арчилж ингэснээрээ чи бүр илүү үзэсгэлэнтэй болно гэдэг ч юм уу ингээд тиймэрхүү урмын үгсийг дандаа хэлж дандаа уншиж өөртөө гоё урам зэрэг өгч та нар санаж байгаа бол нэг хүүхэд хахад нэг орс кино байдаг да би энэ харуугийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэл нэг ихч нэг иршүүд ихч жилүү нэг цайхан ямар кино хэлээ дээ санахгүй тэр кинод гэхдээ хальт санагдчих нэг орс кино байд юм а ээж амар манай ээж амар бол сайн мэдж байгаа би нэрийн санахгүй. Гэтэ тэр их ямарчсан нэг тэгж өөртөө урмыг хэлж явсараад дандаа нөө энд годомж нь алхахтаа хэлдэг өөртөө. Тэгж явсараагаал нэрээ амарлаг гоё эмхтэй болчдөг байхгүй. Тэгээ гоё хайртайгаа очирдаг. Тийм кино байдیں۔ Тэгэхээр өөртөө хэлж байгаа үгээ дандаа бод. Тэгээ хүмүүс таныг магтангууд буцаагаад
Гүү штэ. Миний энэ юм байгаа зү. Би ерөөсөө амар тийм байсан. За амар гэж хэлхээ болохыг хичээж байгаа. Би маш тийм байсан. Тэгээ надад Melissa гэдэг нэг найз байдаг байла. Тэр найз маань болохоор надад айгүй сайхан эмэгтэй. Миний нүдэнд бол үнэхээр сайхан эмэгтэй. Яагаад гэвэл тэр найз маань хизээж өөрийнхөө өөг надад хэлдэггүй. Би хамгийн анх жоо өө хардаг байсан байхгүй найзаасаа ингээд инээнгүүт хацран жоох ингээд үрчигээд ахаар Melissa-гийн хацран жоох үрцэг гэж энэ да. Melissa жоохон бондгор юм уу да гэдэг ч юм би ингээ өөрөө ихлэ тийм нүдээр харж байгаа байхгүй юу. Тэнгүүд манай хүн хизээч яаж одоо би чинь Melissa-д өөрийгөө ингээ өөчлөл ярина шүү дээ. Миний энэ маань юм байна тэр маань тийм байна харгалчлаа гингүүд Melissa намайг урамшуулж хэлдэг мөртлөө хаггүй штэ харин намайг харалтаа би юм байгаа зү гэж хизээч хэлдэггүй. Тэгээ би явандаа Melissa-г айгаа тархан цаазтай ингээд халтшгүй те би ерөөсөө тийм үгээрч хэлэхгүй яа тэр хүн өөргөө тэгж ярихгүй байгаа юм чинь. Тэгээд сүулдэ нэрэл сайхан эмэгтэй юм даа гэж хүлэн зөвшөөрсөн байхгүй. Тэгэхээр бид нар өөрийгөө айгүй тийм хайрлаж байгаа, одоо хүндэлж байгаа нэг илрэл бид нар өөрсдийн тухай яаж ярьж байна босодтой. Тэрүүгээр айгүй харагддаг шүү. Тэгэхээр эмэгтэйчүүд минь би тэрэн дээр айгүй анхаарад ерөн саяхнаас өөрчилж эхэлж байгаа. Нэг худлаа тамраал олон жилийн өмнө гэсэн биш. Саяхан хүртэл би дэгдэг лсэн. Гэхдээ айгүйх анзаарсан байхгүй. Хаах ингэж хэллээгээд би өөрийгөө улам тэгээ хэлэнгүүд бид нар өөрийгөө ингэ тэгээ бодооддаг байхгүй. Нэрээ миний гой маань том, нэрээ миний тухмаан жижиг, нэрээ миний би чинь намхан богино хүмчтэй гэдэг ч юм уу. Ингээ бодооддаг. Одоо болохоор би яадаг вэ гэхээр өөрийнхөө байгаа ямыг байгаагаар ягаад чи нэрээ үнэхээр би яг үнэхээр хэлж чадна. Айгүй тийм хайртай болцсон өөртөө. Тэгээд ингээд өөрийнх нь гадаад үзмжтэй үнэхээр сэтгэл хангалуун магадгүй хүмүүс заримдаа намайг нэг влог үздэг хүмүүсээс яг намайг үзэгч намраа биш зүгээр жоохон хейдерс гэж ярьдаг. Тэд нар ингээд орж ирэл хаяа гоочлол үзэн тэнгүүд тэр хүмүүсийг хэлж байгаа үг мөн ерөөсөө нөлөөлөхөө болцсон мэлээ. Тэгэхээр өөр өөртөө айгу хайртай болцсны илэрл юм шиг байгаа юм. За тэгээд бас нэг та нартайгаа бас хэлмээр байгаа юм юу вэ гэхээр одоо бас бид нар ингээд нөгөө төрхтөө тийм биш ч гэсэн нэг амьдралын явцад шарах сорив авцсан байж болно те. Одоо магадгүй төлөвлөлтөнд төртөө сорвтой хүн байж болно. Ээж нар зөндөө олон төрөөд бидний арьс гэзний арьс унждаг. Ингээд нэг санаа хүний хүүс унжчих тийм билээ. Миний хүүс ингээд өмнө нь айгүй өргөн байранда байдаг гэсэн чи одоо ингээд нэг санаа. Нэг л санаа. Тэр гэзний хүүс нэг санаа. Та нар ээж нар дунтайлаарэ та нарын хүүс ямар байна надаа хэлээрээ. Би ганцаараа тийм болоо мэдхгүй. Гэтэ нөгөө нэг язралт бид нар тэ төрсний дараа язралттай болж байна. Тэнгүү зарим эмэгтэйчүүд язралттай биш цэллүүттэй болж байна. Гэтэ тасгал игээд ингээд улам сайн зөв хоолой тахаар би арилна. Угаасаа ч арилах юм. Гэтэ ерөөхдөө төрсний дараа бидний би аягүй цэллүүттэй болд юм байна. Тэр мэрийгээ талент тарахаар ингээд уур үрээддэг гэсэн аах. Одоо би өөрийгөө яаж харж байна вэ гэхээр арай ингээд нөгөө хардаг өнцгөө өөрчилсөн. Юу гэж харж байна вэ гэхээр миний би ста муухай алчлаа, төрөөд юм болчлаа гэж бодохын оронд миний би 3 хүүхдийг ингээд тэ энэ хөвлөдөд төхөөж ингэж амар 3 удаа сунж агшчаад одоо ийм ямар хүчтэй би вэ? Намайг хүссэн тасгалын маань хийлгэж гин. Тэгээ би тасгалаа хийж чадчихээн. Би ингэж чадчихээн. Өдий зэрэгтэй би харагдаж чадчихээн. Би эндээ маш их баярлалаа. Намайг ингээд 20 одоо тий 30 жилийн турш намайг ингээд айгүй гоё эрүүл сарвал ингээд чирээд яваад гултчаад явж байгаад баярлалаа гэж би эндээ талархчээ. Одоо энэ байгаа би эндээ бүгдээрээ. Тэгээд таны нүрэн дээр байгаа сорив, биен дээр байгаа сорвыг сорив гэж муухай байна гэж харахын оронд тэр сорвыг тэр хүн та одоо биендээ олохдоо юуг давж туулсан те тэрийг даваад гарсан тийм хүчтэй одоо баатар байгаа байхгүй таны бие чинь тэрийг давж гарч чадахгүй тэр түлэгдэлтийг дийлээгүй бол яах вэ гэдэг ч юм уу те бас байгаа байхгүй те одоо магадгүй та хамраа хараад миний хамар муухай том байна гэж харахын оронд миний хамранд том ч гэсэн миний хамран дээр ямар ч хар нүх алга гэдэг ч юм уу те эсвэл миний хамар хар нүхтэй гэж харж байл хар нүхтэй ч гэсэн миний хамар хөөх хэлбэртэй ерөөсөө нөгөө гойчилж байгаа юмнасаа дандаа сайн талыг бас давхар олж харж байгаа. Энд чинь хүний ерөөсөө бид нар одоо ерөөсөө айгуу тийм юу амтан байхгүй бодлын амтан те тарих бидрийг удирддаг бидний амтнаас юугаар ялгадаг тарихаараа тархиа бид нар өөрсдөө удирдах хэрэгтэй байхгүй юу? Тархиа бид нар ингэж удирдах ингэж ийж тэр ад жаргалтай амьдрал өөрөө өөрийгөө хайрлах гэдэг чинь ерөөсөө эндээс л эхэлнэ. Тэгэхээр би таад яагаад эднөөсөө яриад байгаа юм бэ гэхээр энэ намайг ингэ тархиа удирдах тархиныхаа үзэл бодлоо өнцгөө өөрчлөхөд тусалсан нэг жижигхэн тип нүүдийг та нартай би хуваалцаад байна л да. Ярианыхаа явцад өөрийгөө хайрлахад те өөрийнхөө биеийг үнэлэхэд ямар муухай хэлч вэ биеийг үнэлэхэд өөрийгөө үнэлэхэд өөрийнх нь гадаад үзмжийг бид нар үнэлж одоо юу яахад хамгийн гай болдог зүйл бол яхааргүй харьцуулалт. Бид нар яаж ч одоо харьцуулалтал ад жаргалын хамгийн том булгаач гэж яриад байгаа тий. Харьцуулалтал таныг өөртөө үнэлэх, өөртөө итгэлтэй байх бас тэр юу гэж хамгийн том булгаач шүү. Та өөрийгөө харьцуулаад байвал өөртөө итгэлтэй байж чадахгүй. Тэгэхээр одоо нэгэнд одоо Бейонсе болж чадахгүй юм чинь Бейонсетэй өөрийгөө харьцуулаад нэгэнд тэр сайхан одоо тий Instagram-ын тэр гоё эмэгтэй шиг яг тийм урт хүлтэй болчихдохгүй юм чинь өнөөдөр би богино хойлоо урт хүлтэй харьцуулаад яах юм бэ тий
байгаа энэ богино хүн хэлэндээ тасгалаа хийгээд улам гоё чанга булчиндаг болгохдоо анхаарлаа хандуулж хэл та. Тэгвэл илүү та гоё ад жаргалтай, илүү үр бүтээлтэй байх болно. Тэгэхээр харьцуулалт гэдэг бол өстой хэрэггүй юм шүү. Ерөнхийдөө таны хүрээлэл чинь найз нөхөд дунд чинь таныг дандаа тийм өөрийн чинь тухай муухай мэдрэмж өгч идэг, таныг дандаа гойчилж идэг, доош нээж идэг хүмүүс ивэл тийм хүмүүсээс өөрийгөө жоохон хөндөрүүлээд холдуулаарэ. Тийм бидний гадна нөлөө бас айгүйх байдаг шүү. Өөрийгөө голоход сошиал ертөнц бас байна л да, тийм нэг гад хүрээлэлэхээр бид нар одоо сошиалаар хүмүүсийг дагахтаа яг ямар зорилгоор дагаад байна. Одоо зүгээр л тэр хүний гой биеийг хараад өөрийгөө муухай мэдэрч өөрийгөө тэр хүнтэй харьцуулаад та дагж байгаа хүмүүсээ харж байгаа шүү дээ. Тэр эмэгтэйгээс та үнэхээр гоё урам зориг аваад ямар тасархай юм бэ? Энэ эмэгтэй шиг би болж чадсан шүү дээ. Өстой гоё юм. Энэ эмэгтэй юу хийчихв? За би энэ эмэгтэй шиг юм хийчихье гэж ингэж дагж ивэл та зөв юм хийгээд байна. Тэгэхгүй ингээд өстой энэ бүх юм байна. Энэ өстой гоё юм. Ингээл та өөрийгөө голоод байгаа бол төр зуртаа өөрийгөө аяараа нэг юугаарэ mental тэ одоо mindset чинь арай гайгүй болоод арай нэг өөртөө ихтэй балтлаа тэр хүнээ төр даахаа болчих. Тэгээ дараа нь дагж болно шүү дээ. Ингээ харахад эргэн тойронд чинь харж байгаа хүмүүс тань таныг та өөрөө мэдлгүй харьцуулах гаддаг тийм хүмүүсээ л төр зурдаа зайгаа аваад тэр хүмүүсийн буруу биш тий надад асуудал байна гэдгээ өөрөө анзаарсан бол өөрөө өөртөө жоохон ажиллаж байгаа дараа нь тэр хүмүүстэй хүрээлэлд орохдоо гайгүй зүгээр болчихнах. Би бас энэ нөгөө сүмөндөө явдаг энэ гой хүүхнүүдийг манай салбартаас ташгаа тасархай хүүхнүүд байна. Тэдрийг хараад ямар гой байлиг юм бэ? Балет бүжиглдэг нэг өмнөхтэй байлаа. Тэрнтэй би өөрийгөө харьцуулаад тэр чин багаасаа балет бүжиглсэн юм чин би ямар ч балет хийгээгүй яаж миний хөлмөл тэр хүн шиг байх юм бэ? Тэгэл би ингээл тэр хүнийг хараад аюу хэцүү өөрийгөө голоод ингээд зүтгэсэн аахгүй. Тэгээ би нүгэд энэ дэрсэн чинь гайгүй болцсон л доо. Нэгтэй яг нэг юм холдох хэрэгтэй байсан юм шиг уулзахаараа өөрийн мэдлэг ингээд өөрийгөө тэр амар гоё юм ихтэй дарцуулаад. Гэтэ та нар дунд ч гэсэн хардаг үстэй ингээд за яг бүр ингээд анх харахад үнэхээр тасархай хүүхэн гэж бодогдохгүй мөртлөө ингээд уулзаад байхаар өөрийн мэдлэгөө бас айгүй нэг юм бие авч байгаа байдал цаанаасаа л нэг юм өөртөө ихтэй цаанаасаа л айгүй нэг тийм сайхан эмхтэй байдаг шүү дээ тий. Тэр чинь юу вэ гэхээр өөрийгөө байгаагаар нь хүлээгээд авцсан. Өөрийгөө бүр ингээд те 100% өөртөө окей. Би ийм юм байна. Эннийхэн би одоо те өөрчилж чадахгүй юм чинь би энэ хэсэгт нь хайртай гэдэг ингээд нөгөө нэг өөрийгөө бүр ингээд хайрлаа сурцсан тийм эмэгтэйчүүд байгаа байхгүй. Бүр ингээд айгүй өөртөө ихтэй, айгүй тайван те ингээд бусад хүмүүстэй айгүй гоё тийм 100% өөртөө ихтэй харьцаж чаддаг. Тийм эмэгтэй л бүгдээрээ балцгаая. Тэ? Бурхнаас өгсөн, ээж аваас өгсөн энэ сайхан бие хаагаа бүгдээрээ хайрлаад зөв зохистой ашиглаад одоо зөв хөгжүүлээд тэгээд яг өөр ингэсэн тийм тасархай төгс хөрөлбрүүд нь бай. Тэгээ төгс гэж ярьснаас бүр төгс байх гэж битгий хичээгээрээ тэр нь төгс гэж одоо тийм одоо манай одоо дэлхий төгс эмхтэй гэдэг нэг юм гаргачаад ш миний өмнө хэлсэн шиг. Тэгээ ирж аваар биетэй, өгцөгтэй, хатан өгцөгтэй, гоё аяах шиг одоо тэ хөхтэй тэгснэ уруулангай бомбгор юу ч яд юм гэдэггүй. Тэгэл ингээл нүд мүд нь ямарч байдаг юм гэдэггүй. Тим эмхтэй хавар штэ. Тим эмхтэй аюу хавар. Тэгээд бүх эмхтэйчүүд тийм байж чадахгүй штэ. Тэгэхээр заавал бид нар тийм байх албагүй байхгүй юу? Зүгээр л өнөөдөр совдаа гэдэг хүнийхээ л гоё хэлбэр нь болчихъя гэж би та нарт дандаа хэлдэг те. Зулаагийнхаа сайн хэлбэр нь хонгороогийн төгс хэлбэр нь. Тэгээд би бас бусад эмхтэйчүүдтэй бүгдээрээ одоо бусдын гоо сайхныг бид нар одоо харж айгуу гоо үнэлж сурснараа бас бид нар өөрсдөө айгуу гоё гэрлийг авчирдаг гэх юм уу да. Одоо бид нар YouTube-ийн түүнийг хураан те үнэхээр сайхан эмэгтэй та хараад үнэхээр гоё одоо тэр сайхан эмэгтэйг гэхдээ зөвхөн царайцах гадаад байдал нь биш. Тэр сайхан эмэгтэй гэдэг чинь бас айгуу нөө том юу байгаа даа шүү те. Гэхдээ яг хуу та өөрөө сайхан гэж боддог эмэгтэйгээ та тэр хүндээ тэ гой Магдалины урмын үгийг харамгүй хэл. Тэгээ дээрэс нь тэр эмэгтэйг суралцах юмыг суралц. Энэ юм бэ тэр тийм бэ згээ бид нар ингээд нөгөө нэг жоохон хатаархлын маягаар хандчихвал юм бол бид нар суралцах боломжоо хаагаад байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт бид нар хүмүүстэй яаж хандна буцаад бид нар тийм юмыг амьдралдаа татчихдаг. Тэгэхээр бүгдээрээ эмэгтэйчүүдээ л хайртай байцгаая. Тэгээд бүгдээрээ энэ Rise Together гэдэг нэрийн дор олон сайхан эмэгтэйчүүдийг цуглуулж бүгдээрээ хамтдаа маш сайхан том гэр бүлийг үүсгэж чаднаа гэж би маш итгэлтэй байдаг. Тэгээд та нартайгаа октийн яриа өрнүүллээ. Тэгээд хамтдаа бичлэгээ үзээ хамт байсан та нартаа бүгдээрэнд нь баярлалаа. Манад одоо шүн болж байна. Нүд маань жоохон сүм ийцэн байна. Тэгээд үнэхээр орой бичлэгээ хийхээс өөр аргагүй. Өдрийн цагаар маш цаагүй байдаг. Тэгээд орой би хантайгаа сайхан кино үзэж суухын оронд та нартаа амлсан ясаараа бичлэгээ хийлээ. Тэгээд бас бичлэгийн таалагдсан бахаа гэж найдаж байна. Та нартаа дараагийнхаа Rise Together булангаараа эсвэл блогороо уулзлаа. Түр баяртай.